Одоо цаашдаа бидний гол зорилго бол энэ автобус машин хоёрын байрыг чадвал одоо солихыг үгүй тэнцүү болгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? 64% нь машинаар явж байгаа үед бид яаж одоо төвжирлийг бууруулах юм чи ойлгомжтой. Хувийн машиных нь хэрэглэдэг, хувийн машиныг ундаг явдлыг бид хязгаарлах, бууруулах, тэрийг шахах механизмуудыг л бид ашиглах шаардлагатай болж байгаа байхгүй юу? За ингээд тэр сая 800 мянган одоо автомашины хөдөлгөөнөөр сая 800 тэр зурчилт хөдөлгөөний одоо энийг чинь дотохын задлаад үзэж байгаа хувийн машинаар явж байгаа хүмүүс. Ингээд 44% нь уу 812 мянга гаруй нь болохоор зэрэг ажилдаа ирж очих. Энэ одоо хэсэг байж байгаа. За 25% нь буюу 461,587 гэж байгаа нь бол хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж авах асуудал байж байгаа. За 17% нь амралт чөлөө цагаа өнгөрөөх тухай асуудал байж байна. 14% нь бусад гэсэн байж байна. За ингээ харах юм бол бидний одоо point одоо цэгийг ингээ харах за яг тэнд ингээ та бүхэн харах юм бол 5% дээр нь одоо тийм дэлгүүр хоршооч гэдэг юм уу тэр 3% нь одоо төрийн байгууллагуудын ч гэдэг юм уу тэр 6% нь бол одоо оюутнууд байж штэ оюутан суралцагчдын. Тэгэхээр ингээ харахаар бид юун дээр одоо анхаарлаа хандуулах хэрэгтэй юм бэ гэж харахаар зэрэг энэ одоо төрийн байгууллагуудын ажилдаа ирж байгаа асуудал, сургууль цэцэрлэгийн асуудлууд ингээ байж байгаа. За энийг ингээ харчаар. За ер нь төвөгжлийн нөхцөл байдал төлөв цаашдаа ямар байдалтай болох үр зэрэг JICA-гийн урдны эсийн судалгаагаар бол ингээ тасралтгүй төвөгжлийн тааз бол ингээ ачаалал хөр. Гэтэ энэ судалгаагаас одооны байдал бол давтсан байгаа. Энэ жил одоо жишээлбэл бүтэн жилийн хугацаанд Улаанбаатарт бүртгэгдэж орж ирдэг байсан машинуудын тоо одоо эхний 7 сарын байлаар 59 мянга төрсний хотын дарга мэдээлсэн байж байгаа. Энэ 59 мянга бол хуучин бол жилийн хугацаанд орж ирдэг байсан. Тэгэхээр одоо энд JICA-гийн юм бол тооцоолсон нь бол ингээд энэ 23 оныг та бүхэн харах юм бол 720 мянга гэсэн байгаа. Тэгэхээр энийг харах юм бол энэ одоо хэмжээнд бол үндсэндээ одоо ингээ хүрээд ирсэн. Яг бид сая өнгөрсөн жил нэг ажил хийгээд ямар юм хийсэн гэхээр энэ жилээ хийсэн гэхээр зарим одоо ингээд бүртгэлтэй боловч ашиглагдгүй гадаа гаргаад тавьдсан удаан хугацаагаар ашиглагдгүй хуучирцсан эвдэрсэн машинуудыг зарим нь ашиглалтаас хассан юм байна. Тийм учраас тоон буурсан байсан. Тэгэхээр эргээд сая чинээр орж иж байгаа нэмэхээр өмнөх хэмжээнээс их нэмэгдээгүй юм шиг боловч одоо энэ төвжирлийн таазаар харуул цаашдаа ингээд одоо энэ байдлаар явах юм бол 25 онд бидний нөгөө тэг зогсолт болно гэж хэлээд байгаа чи эндээс харагдана.